Монгол улс нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд 10-т ордог. Харин нэг хүнд ноогдох махны хэрэглээгээр 11-т бичигддэг. Манай улсад жилдээ 100 гаруй мянган тонн тураг мах үйлдвэрлэх хүчин чадалтай 45 мал төөхөрөх үйлдвэр байдгаас сүүлийн 5 жилд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа 10 орчим үйлдвэр байгаа юм. Тэдгээрийн нэг нь Орхон аймгийн шилдэг 40 аж ахуйн нэгжүүдийн нэг Эрдмит компани юм. 30 гаруй жилийн түүхтэй энэ үйлдвэрийн барилга байгууламж нь анх уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн махны хэрэгцээг хангах зорилгоор Югослав улсын зураг төслөөр ЗИМИ буюу мах боловсруулах үйлдвэр нэртэйгээр баригдаж байсан түүхтэй. 2011 оны 12 дугаар сард Эрдмит компани нь тус үйлдвэрийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авч мал бэлтгэн төхөөрөх, мах боловсруулах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, экспортлох чиглэлээр үүсгэн байгуулагдаж холбогдох газруудын зөвшөөрлийг авч иргэдэд үйлчилж эхэлжээ. Манай үйлдвэр нь хүнсний үйлдвэрийн цалингийн жишг үнэлгээ буюу мах боловсруулах үйлдвэрт ажилладаг ажилтны нийгмийн талд анхаарч цалингийн тогтолцоог хийснээр буюу гүйцэтгэлийн системээр оруулж нэмсэн байгаа. Дээр нь манайх улирлын чанартай энэ махны үйлдвэрүүд ажилладаг байсныг жилийн дөрөв үйлдвэрт тогтмол ажиллах энэ хүсэл зорилгын хүслийг бий болгосон байна. Эрдмит компани нь санхүү, инженер техник, мал эмнэлэг, технологийн гэсэн 4 хэлтээс албатайгаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр байгуулагдсанаар 40 гаруй хүнийг байнгын ажлын байртаа болгож, ажлын ачааллтай үед 80-аас 100 хүртэлх хүнийг гэрээгээр ажилуулж байна. Мах боловсруулах үйлдвэрийн гол асуудал бол махыг зориулалтын дагуу шаардлага хангасан орчин нөхцөлд амт чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах явдал байдаг. Үүнийг хангахын тулд Эрдмит компани нь Азад хүргэлтийн системээр тэргүүлдэг. Бүгд найрамдах Хятад ард улсын Дайлан хотын Бэнгшан группт үйлдвэрлэгдсэн хүргэлтийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хүргэлтийн агуулгыг үйлдвэртээ суйрлуулжээ. Түүнчлэн хасах 40 градуст гүн хөлдөөх 3 камер, гэдэс дотор эрэхтэн, дайвар бүтээгдэхүүн хайрцаглан хөлдөөгч, бүгд найрамдах Хятад ард улсын Жингдау группт үйлдвэрлэгдсэн мал төхөөрөх үйлдвэрийн урсгал шугамыг иж бүрнээр нь ашиглалтанд оруулсан. Түүнчлэн мал төхөөрөх хэсэгт хурдан хугацаанд малыг муужруулах Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн хийм бууг ашигладаг төдийгүй бүгд найрамдах Солонгос улсаас мах вакуумдах, савлах, хүрөөдөх зэрэг олон талын зориулалттай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэртээ нэвтрүүлж чанартай бүтээгдэхүүнээр дотоодынхаа зах зээлийг хангаж буй хамт олон юм. Монгол мал нь 3 орчим зүйлийн ургамлыг бэлчээрээс сорчилж иддэг учраас махны эпидийн найрлага нь байгалийн төлөөрөө байж чаддаг. Бэлчээрийн Монгол малын мах нь биохимийн найрлага, хүнс тэжээлийн чанараараа бусад орны фермер дүрждэг малаас эрс ялгаатай бөгөөд биологийн үнэт чанарын үзүүлэлт болон эрүүл ахуй аюулгүй талаасаа байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно. Энэхүү байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг малчтаас авч үйлдвэрийн аргаар бэлтгэж хэрэглэгчдэд хүргэх томоохон үргийг аймаг орон нутагта Эрдмит компани амжилттай гүйцэтгэж байгаа юм. Эрдмит компани тухайд Булган, Хөвсгөл, Арханга зэрэг аймагуудаас малчтын малыг авч хэрэглэгчдэд хүргэдэг. Хэрэглэгчдэд хүрэх хүнс эрүүл бас чанартай байх ёстой гэсэн хатуу шаардлагыг тавьдаг энэ хамт олон мал нэг бүрийг шинжилгээнд хамруулснаар үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн бүхэн нь шинээрээ байж чаддаг. Мал төхөөрөх үйл ажиллагаанд мал хүлээ авахаас эхлүүлээд малын ерөнхий үслэгээ хийн 24 цаг сойгоод сойсон малаа өглөө мал төхөөрөх үйл ажиллагаанд оруулдаг байгаа. Цусаа одоо би оройн аваад тунаагаад ээлцийн тунаагаад тэгээд энэндээ бурцлээзийн шинжилгээг үзэж байгаа байхгүй. Нэдлгаанд орж байгаа мал болгонд одоо бурцлээзийн шинжилгээг цус авч одоо бурцлээзийн шинжилгээг хийдэг. Үйлдвэрийн дамжлагын хувьд А буюу бохир хэсэгт малыг төхөөрч махнаас нь арсыг салгаж, Б хэсэг буюу цэвэр хэсэгт махыг таллан хувааж, цэвэрлэж, эцсийн шинжилгээнд оруулж, хүнсэнд тэнцсэн эсхийг нэгтэлсний дараа хөргөх, гүнхөлдөх, хадгалах дэс дараатайгаар явдаг. Маханд бол одоо махныхаа зойрондоо хадгалж байгаа махнаас 7 хоног тутамдаа одоо шинэлэг хуучныг одоо лабораторид дээж аваад шинэлэг хуучныг үзэн мөн pH-ийг нь үзэж ингэж өдөр тутмын шинжилгээнд хамруулдаг. Мөн итгэмжлэгдсэн лабораторид бас дээж илгээж ингэж хяналтаар явдаг байна. Эрдмит компани нь Оросын холбооны улс руу тасралтгүй мах экспортлож чадаж байгаагаараа бусад махны үйлдвэрүүдээс онцлог юм.
Импортлогч орон болох Оросын холбооны улсын мужийн мал эмнэлгийн албанаас мэргэжилтнүүд мал төхөөрөх хугацаанд томилолтоор ирж ажилладаг бөгөөд шаардлагатай тохиолдолд наривчлсан шинжилгээнүүдийг тухай бүрт нь хийж үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Мал баазад мал хүлээн авах үеийн эмч малаа эхний үзлэг шинжилгээ хийгээд үзээд эрүүл малыг нялгаанд оруулна гэж ерөнхий эмчийн дүгнэлтээр оруулна. Хоёрт нь болохоор толгой үзлэгийн эмч нялгаанд орсон малын толгой хийл бүхэл юм дээр нь зүсэлт хийж үзнэ. Дотор эрхтний үзлэгийн эмч нь болохоор 5 цул эрхтэн болон бусад дайвар бүтээгдэхүүнүүд дээр нь үзлэг шинжилгээ хийж зүсэлтийг хийж эрүүл болвол цааш нь бүтээгдэхүүн болгон гаргана. Үйлдвэрийн эцсийн дамжлага болох гулууз махны үзэлгээр тэнцсэн мах нь үйлдвэрийн чанарын тамга, экспортлохыг зөвшөөрсөн мэргэжлийн хэлтийн ерхий газрын экспортын тамга, импортоор авч байгаа улс орны малын эмчийн хянан баталгаажуулалтын тамга дарагдаж хэрэглэгчдэд хүргээгдэхээр бэлэн болдог. Эрдэмэд компани мах уусруулах үйлдвэр маань Аа зэрэгэлтэй 2 дахь орны итгэмжлсэн экспертизүүд ирж манад экспортлох шаардлагатай гэсэн тохиолдолд мах экспортлох эрх үүссэн байж байгаа. 2 зэрэгэлтэй юм компани байж байгаа. Үүний дараагаар гулуузаар хөлдөөх бол хөлдөөх камер руу ангилж жижиглэхээр бол шулалгаа бэлэн бүтээгдэхүүний цех рүү шилжиж хэрэглэгчдэд хүргээгдэхээр шулж ангиллан бэлэн болдог. Бүтээгдэхүүнүүд савлгааны өрөөнд эцсийн байдлаар тэндээсээ савлагдаад тэгээд дараагийн хөрөх хөлдөгт амьсгал руу шилждэг. Тэгээд тэнд бол төрөл тусмараар нь ангилаад тэгээд нэр төрлөөр нь ангилаад манай хаяглагчдад цэвэрлждэг. Шууд л ерөөсөө борлуулалтанд гаргахад байлан дахин оруулж ирж янзлах юм уу тийм байхгүй. Эрдэмэд компани тухайд үйлдвэрийн хүчин чадлыг сүүлийн 5 жилд зоригтойгоор нэмэгдүүлж ажиллаж байгаагийн зэрэгцээ ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрсдийн нөөц бололцоогоор хөрөнгө оруулалтыг хийж гулууз мах ангилан хадгалах 800 тонн, 500 тонн, 200 тонны нийтдээ 1500 тонны Америкийн хүргэлтийн системтэй агуулгыг барьж шинээр ашиглалтанд оруулсан. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадалтай 3 дахин нэмэгдэж хоногт 150 толгой бодмал 600 толгой бог мал төхөөрч өдөртөө 3 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 10-аас 30 тонн тураг мах 8-аас 10 тонн ястаа махыг хүрөөдөж савлах хүчин чадалтай болсон юм. Технологийн зааврын дагуу нядалсан малын мах 6 сараас дээш хадгалахад бол яахчгүй хадгалтын гормыг сайн барьсан махад бол ер нь шинэ махнаас бараг давуу гэж үздэг. Махны үйлдвэрийн хөлдөөгч буюу гүн хөлдөөх камер маань хасах 40 эмийн хүнд маш түргэн хугацаанд хөлдөөдөг. Өөрөөр хэлбэл махад түргэн хугацаанд хөлдөөснөөр тухайн махны ам чанарыг маш түргэн хугацаанд шок хэлбэрээр барьж чаддгаар энэ бол махны үйлдвэрийн гол давуу тал байдаг. Тэгээ ийм орчин нөхцөлд махыг гүн хөлдөөснөөр цаашдаа энэ махан бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг маш сайнаар уртсаж чаддаг юм аа. Жишээлбэл үхрийн махыг 12-оос 16 сар, ямааны махыг 10-аас 14 сар, адууны махыг 9-өөс 11 сар, хоньны махыг 10-аас 12 сар хадгалах боломжтой болдог. Америкийн хүргэлтийн систем гэдэг нь маш түргэн хугацаанд махыг гүн хөлдөөх хүргэлтийг гаргаж чадах бөгөөд махны гүнд хасах 6-аас хасах 8 хэмээн гүний хөлдөөлтийг бий болгосноор мах амт чанараа удаан хадгалж чаддаг байна. Махан бүтээгдэхүүнийг зориултын дагуу хадгалахын тулд орчны температур, хайрцангуй чийгшлийн зөв гормыг барих нь маш чухал. Энэ хүрээнд хүнсний эрүүл ахуйн дүрм стандартын дагуу зөв цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийсэн агуулгад гадны бохирдолгүй, эрсдэлгүй бүтээгдэхүүнийг чанар өнгө үзмжийг алдагдуулахын тулд мэргэжлийн машинистууд 24 цагийн турш орчны температур, хайрцангуй чийгшлийг тогтмол тэмдэглэж хэвчсэн хамт олон юм. Эрдэмэд компанийн тухайд ажилчид албан хаагчтай аятухтай байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуй хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах зорилгоор 2 давхар офисын байрлал, ажилчдын хувцас хэрэглэлийг өглөө орой гэсэн 2 цагийн хуурийн дагуу цэвэрлэж угаах угаалгын цех, хүргэлтийн машин, танхимын өргөдгөл, харуулын байр зэргийг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Түүнчлэн ажилчдын хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, албан тасалгаа зэрэгт урсгал засвар тогтчлын ажлуудыг шат дараатаагаар хийсэн нь ажилчид ажиллах урам зориг нэмсэн юм. Ажилчид өдөр бүр ажлын багаж
хэрэгсэлтэй болон ямар ажил эрхлэх тухай ажлын байрны зааварчилгаа авдаг төдийгүй ажлын байрны онцлог тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас буюу малгай, бэйли, өмд, гутал зэргээр хангагдан ажилладаг. Мөн өдөр бүр мэргэжлийн тогооч амт чанар сайтай халуун холоор үйлчилж байгаа юм. Түүнчлэн энэ хамт олон эрүүл мэндийн үзлэгт нэг жилд 2 удаа хамрагдаж, эрүүл хүн эрүүл орчинд ажиллаж, эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэж ажиллаж байгаа юм. Хотынхоо, Орхон аймгийнхаа нийт хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй чанартай махан бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа энэ компани маань хэрэглэгчийнхаа байгууллагын найдвартай төлс байгуулгаар 2013 онд байгуулгаараа өргөмжлөгдсөн байгаа. За байгуулагдсан цагаас эхлэн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагаар явж байгаа. За энэ хугацаанд бол танхимаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаа сургалтанд бол байнга хамрагддаг. Үзэсгэлэн худалдаанаас хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гэсэн шагналыг бол авч байсан. Махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн үндсэн шаардлага, стандартын шаардлага хангас орчинд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ангилж 40 гаруй нэр төрлийн махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өөрийн нэрийн дэлгүүрүүдээр худалдан борлуулж байна. Нэрийн дэлгүүрүүдийг нэмэгдүүлэх буюу хэрэглэгчдэд илүү ойртох үүднээс хөлөг хүнсний зах 2 дугаар микрийн 28 дугаар байр, үйлчилгээний төвийн инх төв зэрэг газруудад салбараа нээн ажиллуулж байна. Цаашдаа энэ хамт олон дотоодын зах зээлээ өргөжүүлэхийн тулд ангилж шулсан, жижиглэж бэлдсэн маханд түлхүү анхаарч байгаагийн зэрэгцээ. Баруун бүсийн жишг үйлдвэр болох зорилт тавин Хятад, Вьетнам, Иран зэрэг улсуудад мах экспортлох зорилго төвшүүлэн ажиллаж байна. Гадаад экспортны хувьд анхаарч байгаа зүйл бол мэдээж урд үрш, Хятадын улс, хойд үрш, Оросын улбаны улс, цаашдаа Беларусь, Казахстан, Иран, Вьетнам зэрэг ослоо мах экспортлохоос гадна дотоодын зах зээлээр түлхүү анхаарч ажиллана. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгууллага, шилдэг шимтгэл төлөгч байгууллага, Орхон аймгийн шилдэг 40 байгууллагын нэг болсон Эрдэмэд компани бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа.